Нэрээ би тийм сайн болсон баха. Бүрдээсээ бодлоос гарахгүй юм. Тимүн ч гэсэндээ чамцсан. Би мэдчихээн. За. Хойло гарья. Гарья. Одоо сумтлах. Нэрээ яха. Нэрээ. Яа гоё. Мэ. Сайн бариараа заяа. За. Гэтэ би Тимүнтэй найзлахгүй. Очиж тийм ухаа дээрлэх үү? Ялгуурлагч үзэлтэй хүүхдэд сайн болоод ахтай. Үгүй гэрлээ. Чи сайн мэдгүй байна. Яг үнэндээ Тимүн тийм ч муу хүүхэд биш шүү дээ. Багшийг ядуу болохоор л ялгуурлаад байгаа зү. Мэдгүй. Гэхдээ чиний Тимүн сайн гэдэг чинь үнэн л юм бол илүү муу болохоос өмнө засаж авах хэрэгтэй шүү дээ. Нацэг амтныг сонсгоо тэгээд хайртай л хийн. Гиснээ үзэн яддаг л хийн. Чамааг юусоо ойлгохгүй маа. Савдан би бүр өөрийгөө ч ойлгох болчиход байна. Яадаг санаа асуудлээ. Гэхдээ би Тимүнийг бүр 1 секунд ч бодохгүй чадхаалчжээ. Дэвтрэнэхээр дүрс нь ургаал гараад ирнэ. Би яах вэ? Цагаан будаа хэдний орон тий? 1500 байна. За. Тэгвэл 3 хил цагаан будаа 3 хил гэсэн чихэр. Айтаа юу? Зантаасаа. Зүгээр. Нэрээ. Нодлон өөрснийх нь 1300 үнэтэй цагаан будаа энэ жил бүр 1500 болцсон байх юм. Харин тий. Юмны өн арай дэндүү хөөрөгдөх юм а тий. Харин тийм ээ. Бидний амьдрал улам хэцүүдээд л тэр дээргөөрх том төр засгийн дараа нар улам баяжаад л. Харин тий. Мөнгө олохын төлөө юу ч ихээс буцхаа хэлсэн. Хүнс ямар ч үнэтэй эсэд нар ахаа зөлийн яах ингэж байгаа юм шиг тавлж байгаа байхгүй юу? Мусаа лойрчид. За тэр төр засагч ямаа манай гэртний хямарсан хүн байна. Одоо орондоо уйлаад лах юм биш шүү дээ. Харин тийм ээ. Яас нөгөө залуу нь хайцсан юм уу? Нөгөө залуу нь бишээ зулаа өөрөө болсон юм. Хүш яад билий. Тэ өөрөө болчиход юунтаа уйлаад байгаа? Яах вэ? Баяа илүү тань болохгүйгээл болцсон байхгүй юу? Хэвидээ миний мохон. Ингэж зовж яхаар өөрөөдөө залуу дээр яваад очиж болдгоо юм. Ээж тасаж дамжраад хүүгэж доотоо нь хайцснаас эртгэн болсон дээр үздэй. Тэгээд салах зайлшгүй шалтгаан байсан юм аа. Нэр хүүхдтэй болцоод хаягдчихснаас эртгэн болсон дээр л ах л та. Гэхдээ зайлшгүй шалтгаан гэх юм бол салах биш нийлэх шалтгаан байгаа юм шүү. Та зулааг баяа илүү хүүхдээс алимент авахыг хүсэж байгаа юм уу? Юу сүрхийн ярьд юм бэ? Ээж. Та тийм эзэн бол зулаатай ярилцаж сэтгэлийн тайдгаруулахгүй. Яагаад чимээгүй яваад байгаа юм? Ээж нь тэгж жаад нэг ярихаас өмнө орой чамаагүй. Ээж нь тэндээс тос авах. Энэ ургамлын тос наасаа. Заяасан. Алгааха. Чи бүхэлдээ шалгаж үзсэн биз? Би ертүүдийн зулаа их чахыг үлдээсэн. Миний мэддэг 3 ал зулаа гэдэг ухаач юм. Чи их аагаар юм аа. Танай энэ байрд чи бас зулаа гэдэг нохоо байд юм уу? Бас гэртний хүн байхгүй 4 айл байна. Тэгвэл найдар байгаад юм те. Чи оройгон тийшээ гарч ирээ тэр 4 айлыг үзээд өччихдгөө. Ээш намаагаараа гарахгүй хөө. Тэгвэл би чамаа орой моциклоор ахаа авч явж шүү. Нэрээ цаа. Нэрээ. Та тэгвэл дадлаас очиж намайг хүлээж. Даалт газар байдаг нь яа дээ. Та тэнийг юм уу?
Таныг энэ хавийн хүмүүс шижигтэй итгээд ингээд цагдаад өгөө явуулчих штеп. За тэгээ. Би даалд газар байж. Чи арай орой дуудчих юм штэ. Жааха. За би яваа. Тинчо. Ёо. За би дараа за. Видео. Багш нэ. Арвин дэгийн ангийн багштай уулзах гэсэн. Тийм. Сайн байна уу та? Сайн уу сувда? Таяшсоо. Би нөгөө анги аваад удаагүй байгаа болохоор хүүхдүүдийн эцэг ихтэй сайн танилцж амжаагүй л байна. Би тантай аминчилж ярих гэсэн. За. Ойрдоо тэм үү уурлаж уцаарлаад нэг л арга нь олдохгүй байна. Бүр санаа зовоод. Ер нь сүүлийн үед бас тийм зан ажиглагдал байгаа шүү. Би бүр шин багштай болсон гэсэн. Тэгээд бас л дарамтлаад эхэлж байгаа юм болов уу гэж бодлоо шүү. Харин таныг хараад бүр санаа амарчихлаа. Манай Тэмүн чинь бүр сайхан харьцаатай сайн багштай болсон юм байна. Ноднон ангийнх нь багш Балдан гэдэг хүн байсан. Тэр чинь хүүхэд шухад захиргаадаа л дарамтлагдаг хүн байсан байхгүй юу? Тэр тэгээ сургуулаасаа гарсан. Ер нь ч тэгээ тэр явсан дээр л дээ. Тэмүү ер нь одоо сүүлийн үед ч гэсэн миний хичээл дээр хэг ёг гэдэл эвгүй зан авч гаргаалгаа. Үгүй ер нь яагаад байгаа юм болоо? Би ерөөсөө арга олохгүй байна. Хэг ёг гэдэл цүнх ном хувцхунраа хүртэл над руу шидлээд хүнд баймааргүй л ааш араншин гаргаад байх юм. Энэ шилжилтийн насны л онцлог л доо. Үгүй чи шилжилтийн нас чинь 7-8 дугаар ангид өнгөрчдгүй лүү? 18 нас хүртэл үргэлжлэдэг гэж байгаа. Хүүхэд болгон л ийм насн дээр их тийм ууртаа уцаартай болдгийг. Тийм үү? Тэ ер нь яг энэ үед нь адилхан уурд загнаад байх хэрэггүй. Арга ивэн олж жагаад уурыг гарахаар айтайхан ярьчилж ойлгуулвал Тэмүү ойлгоно ухаантай хөвгт. За одоох. Байна уу? Би байна. Очихгүй яах вэ? Хөөш миний орон битгий хүн авчаарай. Би орой хүлээ авалттай. За. Яна уучлаарай. Би нэг гоо сайхан цаг авчихсан чинь дуудаад байна. Би тэгээ тантай ирж уулзснаа. За. Өө нэрээ. Та надад уцаа өгч. Тэг 96 63 тэг 120. За баяртай. Эцгийн урд ирж агаарай. Тэгэлгүй яах вэ? Тэгтээ таныг хараад бүр санаа амарчихлаа. За баяртай. Хаана ханаад ирж байгаа юм чи? Дуугүй бай. Өөр чи ямар амт вэ? Би чамд анхаарал халамж тавих хөстэй хүний нэг чинь мөн шүү. Тэр энүүгээр эргэлдээд байгаа залуудаа л
Халамжаа төв заяа. Юу гэнэ чи? Ингэж чи. Тэр хүн чинь зүгээр л надтай хамт ажилладаг хүн. Надад юм авчирч өгч болохгүй юу? Наа мэдэхгүй байх гэж бодоод байна уу? Би бүгдийг мэдж байгаа шүү. Оо, миний өвгөө өнөөдөр овоо эрт дээрээ шивдэ. Тэглээ. Гэхдээ энэ хүү гэртэй байгаа юм уу? Хүү өрөөндөө хичээлээ хийж байгаа гинэ. Хөгжмөө бүр чанга дээр тавьчихж. Би дууг нь амсах гэж хэлэх гэснэ. Бас хэрүүлийн нэмэр юм болоо гэж бодоод. За битгээл нэг яншиж үзээрэй те. Би өнөөдөр багштай нь уулзлаа. Тэгээд юу гэж вэ? Ноднигийн галдан гихчийг бодвол сайхан харьцаатай гайгүй хүүхэн байна лээ. Багш хүн гэхэд үнэтэй хувц өмссөн байна лээ шүү. Гэхдээ үсээ олигтойхон янзлаагүй. Нүүрэндээ ч олигтойхон ингэсэг төрхөөгүй байна лээ. Сонирн байгаа биз? Гэхдээ тэгээ багш хүн чинь мэдлэг чухал юм уу? Хувцсан чухал юм уу? Сайн толгойг сайн хувцас дагдаг юм. Тэгээ чи очиж хувцсыг харсаар гад буцаад ирв. За яалаа гэжтэй. Гэтэ цаадах чинь тэр багшийнхаа хичээл дээр ч гэсэн хэг ёг гээд л байгаа гэсэн. Шилжилтийн нас нь дуусааг байгаа гинэ. Тэгээ шилжилтийн насаа гэд хүлээгээс суугар ихтэй гэж юу? Битгий уурлуул. Битгий яншил гэдэг юм лээ. Би харин нөгөө гоо сайхан цаг авчихсан болохоор багштай тухтайж харж чадсангүй. Чи нэгэнд очсны хүүгийнхээ тухай олигтойхоо асуучихгүй. За чи тэгээд өөрөө сургууль дээр нь очдөг юм. Гэхдээ ингээд энэ манай тийм үү? Ер нь нэг охинд сайн болсон баг. Үгүй. Би ч гэсэн бас тэгж бодоод байгаа шүү. Хэрүү тэгээгүй юм бол энэ ингэж хямрах ямар шалтгаан байна? Харин тийм ээ. Тэгж л таарл. Оо. Би нөгөө ноутбук дор машинд орчихжээ. Хэрэггүй миний өгшин. Хүүгээ явуулчих. Өгшин очиж хэлчих. Тэмүүнэ. Миний хөө. Дараа нь тэгээ Б вариант энэ дэрийг оруулчаад янз янз юм яриад байна. Хугацаа 40 минут.
Ди. Гүцгэлээ. Хүлээж илээ шүү. 500 биш. За, надад ийм л хүн шүү. Дарга нар зогсоод хурал хийж явах шүү. Нэг нь л дарга, бусд нь барлагууд байна гэж. За, хошин шагийн жижиг үтс мэрх яах вэ? Тэгээ үлээч дээ. Одоо бас надаас зөвшөөрлөх гээд байгаа мó хэшээ. Аав гэж нэг юм чин голоо цахаад мөнгө өгөхгүй юм биш ч. Тэгвэл мөнгийг ургуулах л болж тээ. Хош. Манайш сүүлийн өдрүүдэд их гоё хувцсууд байдаг болчих тээ. Бас их үнэтэй хувцс юм шиг байгаа юм да. Цэнгэлээ. Манайш яагаад гоё хувцсч болохгүй гэж? Үгүй би зүгээр энэ хаанаас ийм их мөнгө олсон юм болоо л гэж утсан. Бас ориг гутал юм шиг л харагдаад байгаа юм да. Бүгдээр ямар авгаачуд штэ. Хүний өмсөн зүснийг ярихаа болидхүү. Хөөе нарантя чи яагаад хэлхлээд байгаа юм? Өмсөн зүсний ярихгүй амьдрын гэж хаашаа орсон юм бэ ди? Цэнгэлээ. Чи өөрөө л багшийг яагаад хийгүн тийм гой хувцснуудтай олчоо гэж байгаа зү. Би л баяртай л. Гоё л харагдаж байгаа зү. Тийш тий. Тэр навсгар гэдээсэн хүмүүс нь одоо харж байгаа байлгүй. Энэ хаанаас ийм хувцтай олчоо гэд хатааргаа шийсэн гоожж байгаа. Манайх шолон гоё ганган болоосаа тий. За. Би түрүүлээд ангиргаа орж ий за. За. Завсарлага нь үстэй. Хөш. Тэмүнэ. Яг төбөг эмэний мэдэр тоо боддог байсан юм лөө. Би бол ер нь бодож байгаа райм бичдэг байсан гэж бодоод байгаа юм да. Yo, Costomorico, strong гонгоо гэл. Тэгээ тэгж бичдэг байсан. Чи бодохгүй. Үгүй нэрээ. Тэгэл гоё гохгүй. Багштай тасарч чи. Тань наа утас тоо гэж хэлдэг биш тагшаа. Яа гэвэл дэлгэнэ завсарлагынаар багш нарыг танарт нэг юм хэлэх гэж орж ирлээ. Ангийнхныхаа хурдан дуудчих. Анги завсарлаа багш. Та ер нь дүүжин сарлаа битгий үсч ороосоо. Байг наадахтайгаа явчих. Ер нь та ер нь ойрын үед их гоё болоод ишээ багш. Үгүй багш нар. Гэхдээ л наач амар гоё гэж. Тийм байгаас тийм үнэ. Байг юм зүгч гоё. Нөө сувда гэрлээ хоёрын фракцийн юу ячиж сургуулийн ганцнаас өөр газар чоолддог явцсан байна. За хүүхдүүдээ. Эрэг хүүхдүүд эрс бүрнэ. Бэлгүүнээс бас нэрсэн шүү агшаа. Яасан бол мэдж байгаа хүүхдүүд нэ? Яагаад надраа болов? Би мэдэхгүй. За. Хүүхдүүдээ. Багш нь танартаа нэг юм зөвлөх гэлээ. Дараач танаас сургуулаа төгснө. Зүг рүү салан одох цаг ойлтлоо. Хөөх, манай багш ямар гоё халил хэлж ийна. Бүгдээрээ ангиараа хэлцэж байгаа. Сургуультай нэг үлдэх шинэ ажил санаас чивд яасан бэ гэж хэдий төгсөх болоогүй байгаа ч гэсэн эртнээс ажиллаа хийж ий. Нэрэ тэрэлтэй. Ямар ажиллаж болох юм манайхаа? Тэгвэл багшаа зүгээр бөөнөрөө мөнгөө нийлүүлж байгаа л нэг юм аваад өгч ил дөө. Гүйгүй. Шууд мөнгө цуглуулахаар чи хууль зөрчсөн болно штэ. Тэгэл дахиад багшигаа хэрэгтийн тэрний оронд өөрсдөө нэг юм хийсэн дээр үстэй. Тэгээл да. Цөмөрөө гоё тусалтай юм ижүүлдэ идэх үү? Багшаа, ер нь төгсөж байгаа хүмүүсийг харж байхад бүгдээрээ л мод тарьдээ штэ. Тэртээ дэргүү манай сургууль цэцэрлэгт хүрээлэнтэй шүү төгсөгчтэй. Тэрэндээ дараач та нар мод тарина. Тэр болохоор сургуулиас зохион байгуулагдаж байгаа албан ёсны ажил. Харин бид нар өөртөө санаачлаад нэг шинэ зүйл хийвд яасан юм бэ гэсэн санал тавьж байна. Үгүй, за хүүхдүүдээ юу яа та. Дараагийн хичээл авах цаг болчлоо. Тэгээд та нар энэ таар сайн ярилцаад сандаа юу яах вэ? Тэгвэл манайхаа сайн бодж байгаад бүгдээрээ дараа ярилцъя тхүү.
дээ. Байрандаа суу. Суудалтай суу. Захирал гинэн дүрээр манай анги залрах. Содон залрууд аа. Суудалтай суу. Сайн бацгаана уу? Сууцгаа. За хүүхдүүдээ би та нартай уулзаж байгаагийн шалтгаан бол сургуулийн захиргаа буруу шийдвэр гаргаснаа эргэн харж байгаагаа мэдгдэх гэж байна. Сүнжид огшод арга хэмжээ авсыг та нар мэдж байгаа. Энэ арга хэмжээ авах болсон гол шалтгаан нь хэн нэгэн хариуцлагагүй хүний буруу баримтаар өгсөн зүйлээс болсон. Гэхдээ хийм зүйл хийвэ гэдгийг та нарт зарлах албагүй. За ер нь ингээд миний яриа дуусч байна. Ардчил бол анархизм биш. Тийм болохоор хүүхдүүдээ захирал гаргасан тушаалаа буцааж болдсон байна гэж бодоод дараа нь эсэргүүцэл тэмцэл гаргахгүй шүү. Ойлгов уу? Тийм байж болохгүй. За баяртай хичээлд орцгоо. Хөөе. Ер нь захирал гаргасан шийдвэрээ буцааснаа заавал бидэд хэлэх ёстой байдаг юм уу? Түмнэ. Хүү хин гисэн болоо. Мэдгүй. Хөөе. Хангин дарга мэдж байгаа юм байна уу? Сайста баригдах шаглаа тий. Би л захирлыг өөрөө орж иж уучлах гэж хэвтэй сансан. Тийм ээ. Бид нар яллаа шүү дээ. Гэхдээ ямар ч лсэн захирал тушаалын иргэн харж тэгээд дээрэс нь буруу мэдээлэл өгсөн хүнд арга хэмжээ авсан. Сүнжид өгшинч нэр цэвэрсэн шүү дээ. Угаасаа хэдүүлээ захирлыг өөрөө орж иж уучлах байна гэж тооцоогүй. Яг баригдах байв шүү дээ. Гэхдээ эргээд надад хариу нэр хийм чинь би хүүхдүүд мэдэхгүй байх гэж бодсон юм аа. Мэдхэн зөв шүү дээ. Сургуулийн захирлын тушаалыг эсэргүүцэж болохгүй гэдэг хүмүүс болдыг нь одоо ингээ хаглаа шүү дээ. Түрүү хүүхдүүд гайхал биенээсээ хин эсэргүүцсэн гэж асуугаадсан харсан уу? Харсан. Тийм би ангийн дараа болохоор эсэргүүцлийн бичиг гаргасан юм а гэж ойлголцлоо. За ямарсан болно шүү дээ. Байна. Ахын нөө мотоциклтай ахын нөө газ гараад орцныхаа үдэнд. Хурдлаарай. За. Чи юунд дүү мүү яриад? Их сайн ирвээ. Гарч ирэх нь хараад үзээ. Би ч бас ингэж бодоод байсан юм. Дөрөв айлын охин л сайн болсон байгаасаа та. Намайг зулаа гэдэг шүү дээ. Уушлаа би айл амарсан. Гинж чаанд гараа өргөч. Хоёр зүгээр чимээгүй л явж заяа. Манай ангийнхан та нараас буугаад байгаа. Би латим их цантай усуудад байлгаж чадахгүй. Билгүүний зулыг ч гэсэн бид хоёрыг хайрладаг шиг хайрлаад хэд хоногор ч гэсэн ингэж алга болохгүй л байсан баг. Хичээл орж хаалаа онгоцож хичээл өгөх юм. За хичээл. За арайч хутлаа хэлгүй дээ. Зарим багш нар бүр сүнжээ багш суглаад юм хоцсон гэлээгээ гадар хэлээд. Энд гэрлээд хоёр юу болж юм? Юу болох вэ? Байж л. Гэтэ урдныхаас арай дээрээ. Муухай харахаа байлтан лээ. Та нөө залли явуул яах вэ? За. Мэн.